Надад бас юм нэг жоохон ядруухан байсан үе байгаа аахгүй. 12 минутээ заяа. Ингээд артлынх нь энэ хүндээ юм хагархаатай. Хагархааг дандаа ингээл нууж ярина. Хүнтэй уцаар ярих. Амар хэцүү шттэ. Ингээл энэ тэнд ажил ярина хүнтэй те. Би нөгөө нэг маа хагархаа уцаа ингээл гаргаад ирнэ. Тэр хүний хандлага шууд өөрчлөгдөнө. Тэр хэцүү байдлаа яг би өөрөө өөрчлөгээд happy stories очил бэлэн мөнгөөр 16 плюс авчиж байгаа байхгүй. За happy story хамт олон гинэ. Яана би бүр. За би одоо өнөөдөр тантай ажил яриад кофе шопт суулаа. Та над барьж байгаа 15-аа гаргаж ирэл тавилаа. Би 16 плюсаа тавилаа. Та бүхэн дунд ингээд хан үсчихэж байгаа байхгүй. Энд бол ямар ч юм ойлголцох боломжгүй. Өнөөдөр найзуудтайгаа уулзлаа. Эхнэр чинь нэг 11 12 барьсан байлаа. Найзууд нь бүгдээрээ 13 4 5 16 дараа жил 17 гарлаа тий. Эхнэр нь ганцаархнаа 12 та. Тэндээс эхнэр чинь уцаа дууг нь хаагаал гаргаж ирэхгүй. Эндээс эмэгтэй хүний нөгөө ичих мэдрэмж явж байгаа. Тэгээ яагаад уцаа авахгүй энэ чинь найзуудтайгаа уулзлаа инглээ гэж нөгөө нөхөр нь одоо харддаг. Эндээс нөгөө гэр бүлийн асуудал чи явж байгаа. Энийг манай ирчүүд өөрсдөө мэдрээд дор нь эхнэрийнхээ уцыг сольж өгөөд тий ингэж яах хэрэгтэй. Хэлэхгүй л болохоос дотроо хүсч идэг аахгүй. Ийм жижиг юмд л баярлдаг. Тэгэл эхнэрийнхээ хуучин уцыг барьлаа гэж гомдолдог ирчүүд уцгүй байвал яах юм? Тийм үстэй. Утас бариулахгүй бол яах юм бид нар тийм үстэй. Нугастай эсвэл товчтой утас бариулаад явал яах юм? Нөхрүүдтэй. Шинэ гарч байгаа загварын утсыг ямар ч нөхрийнхөө тусламжгүйгээр худалдаад авч явах юм бол тэр эрэгтэй хүн байлаа ямар хэрэгтэй. Энийний ард нөгөө нэг дан гэдэг тэр аяг тавьчвал бас айгуу тийм үнэн сонсогдсон юм шиг үлээ шүү.